За баярлалаа. За сайн байцгаана уу та бүхэндээ. Энэ орой мэндийг хүргэе. За намайг Сарууд гэдэг Geo банкны Монголын хамгийн анхны хөрөнгө оруулагч бөгөөд Geo банкны агент хүн байна. За өнөөдөр та бүхэн маань бол дэлхийн хамгийн анхны албан ёсны крипто банкны мэдээллийг авахар хүрэлцэн байна. За манайх 7 хоног болгоны 3 дахь өдөр хагас өдөр Монголын цагаар 20 цагаас Zoom орж байгаа. За тийм энэхүү Zoom дээр бол бид нар яг банкныхаа талаар илүү дэлгэрэнгүй мэдээллүүдийг бол аваад бэлдсэн байгаа. За сард нэг удаа агентуудтай зориулсан Zoom-ыг бол бэлдэж байгаа. За Zoom бол хадгалагдахгүй гэдгийг шууд хэлмээр байна. Тийм учраас та бүхэн маань яг тухайн үеийнхэн Zoom дээр маш сайн идэвхтэй оролцоорой. Яагаад гэвэл бид нар өмнөх Zoom-уудыг бол хадгалаад байгаа. Тэгээд тэндээ бол яг л адилхан мэдээлэл бол орсон байгаа учраас та бүхэн тэндээс бол мэдээлэл авч олно. Тийм учраас 7 хоног болгоны 2 удаа 7 хоног нэгдүгээр 3 дахь өдөр тэгээд хагас өдөр 20 цагаас орно. За яагаад энэ банкыг танилцуулахаар болсон бэ гэвэл ер нь бол 17 жилийн өмнө дэлхийд дээр бол анхны крипто валют бөгөөд биткойн гэж энэ токен бол гарч ирсэн. За үүний дараа бол маш олон мянган бараг хэдэн 10 мянган төрөл бүрийн токенууд дэлхийд дээр үйл ажиллагаа явуулж гарч ирсэн, амжилтанд хүрсэж байгаа. Маш их хэмжээний токенууд амжилтанд хүрээгүй байгаа. Тэгэл өнөөдөр дэлхийд байгаа 1.5 тэрбум хүн банкны офс дансгүй байт юм билээ. Судалгаагаар бол. За түүнээс одоо яг банкны данстай хүмүүсийн судалгаагаар 4 тэрбум хүн гэж явд юм байна. Тэгвэл тэр 4 тэрбум хүний 600 сая хүн бөгөөд 15% бөгөөд 600 сая хүн крипто валютын хамттай эсвэл крипто валютад холбоотой эсвэл сонирхолтой гэдэг ийм хайртай том судалгаа гарч ирсэн байна. Тэгэхээр нэг ясны эхний хүн амд 600 сая хүн өнөөдөр хүссэн хүсээгүй крипто валютын зах зээл рүү одоо нэг ясны орсон явж байна гэсэн. Энэ бол астрал тоо. За тэгвэл 2030 он гэхэд та нар ChatGPT-гээс зөв асуултаа тавиад асууж болно. Ер нь бол одоо та бүхэн маань хандаж байгаа одоо оронд ялангуяа маш олон оронд бол одоо хүмүүсийн дансыг маш их хэмжигсэн. Энэ бол ганцхан Монгол улс биш. Жишээ нь Оросын холбооны улс, Казахстан, Малайз, Америк одоо улс орнууд тухайн хүмүүсийн дансыг хувь хүний дансыг хүртэл маш ихээр шалгаж байгаа шалтгаан нь одоо ойрын 4 жилийн хугацаанд дэлхийд дээр шилжилт хөдөлгөөн болно. Энэ юутай холбоотой вэ гэх юм бол нийт дэлхийн ВВП бөгөөд нийт дэлхийн эдийн засгийн одоо борлуулалтын одоо 10% болох 16 их найт доллар гэж байна. ВВП 16 их найт доллар ойрын 4 жилийн хугацаанд крипто валютын систем рүү шилжих юм билээ. On-chain данс руу. On-chain данс гэдэг маань болохоор одоо бол дэлхийд эдийн засгийн хувьд одоо жишээ нь энгийн арилжааны банк гэж байгаа. Энэ банк бол банкны салбар бол маш олон зуун жилийн хугацаанд түүхтэй одоо өнөөдрийн хүртэл нэг л стандарттай за ингэж явж исэн бол энэ бол өөрчлөгдөх цаг болсон гэсэн. Энэ юутай холбоотой вэ гэх юм бол жишээ нь банк арилжааны банк маань бол заавал төв банкаараа хянагдаж аль ч улсад тухайн одоо арилжааны дансыг бол жишээ нь төв банк шиг тухайн банк бол өссөн үедээ хэвтэй байдаг гэсэн үг байна. Энэ бол хэдий таны хувийн мөнгө ч гэсэн энэ бол бодит амьдрал дээр бол яг ийм үйлчлүүд бол гардаг. За тэгвэл децентрализованы бөгөөд төвлөрсөн бос гэдэг маань болохоор юутай холбоотой вэ гэх юм бол жишээ нь төвлөрсөн бос банк гэж бид нар ярьдаг байхгүй юу? Geo банк гэдэг маань бол төвлөрсөн бос банк гэдэг маань бол ямарваа нэгэн одоо улс за та аль ч улсын иргэн байж болно. Ямарваа нэгэн засгийн газар улс одоо тэр төв банкнаас хамаарахгүйгээр төвлөрсөн бос гэдэг маань бол блокчейн гэдэг системээр гарч ирээд тэр блокчейн систем нь дэгдсэн ийм банкыг хэлж байгаа юм. Тэгэхээр нэг ёсны энэ банкны данс бол хинч танаас өөр хинч хаах, цацаах, оролцох ихгүй гэдэг ийм банкны систем дэлхийд дээр гарч ирсэн. За тэгээд мэдээж хэрэг бол биткойн гэдэг токен бол дэлхийн хамгийн анхны токен. За тэгээд биткойн гэдэг токен бол одоо 17 жилийн өмнө бол анх гарч ирэхдээ зүгээр нэг компьютер дээр хүмүүс яг тухайн үед арай илүү мэддэг тийм хүмүүс маань бол үнэгүй ингээд олболж ирсэн. Тэгвэл өнөөдөр
нэг ширхэг биткойны үнэ бол $70,000 авсан байгаа тий дунджаар. Сая бүр $130,000 хүрсэн шүү дээ. Саяхан санаж байгаа бид бүгдээрээ. Тэгэхээр яагаад өнөөдөр нэг ширхэг үнэгүй байсан зүйл 17-8 жилийн өмнө дараа 250 сая төгрөг болвоо гэдэг дээр маш их том асуулт байгаа. Тэгэхээр яагаад гэх юм бол биткойн гэдэг бол анхны блокчейн системээр зөвлөсөн одоо криптовалют бөгөөд криптовалют юм аа. Үүний дараа бол токен, криптовалют, токенууд маш их гарч ирсэн. Гэтэл биткойн бол дэлхийд дээр гарах одоо зураглал нь 2140 он хүртэл зурагдсан гэсэн үг. Хинч өөрчлөх боломжгүй. Блокчейн систем гэдэг маань бол хинч өөрчлөх боломжгүй экосистемийг хэлдэг юм аа. За тэгвэл тэр биткойн бол яагаад өнөөдөр үн цэнтэй байгаа вэ гэхээр 21 сая ширхэг 2140 он хүртэл энэ дэлхий дээр олборлогдоод тусах юм. Олборлогдно гэсэн үг. Тэр олборлог гэдэг маань болохоор одоо энгийн одоо криптовалют ойлгохгүй хүмүүс бол ингээд гайхмар зүг үг байгаа байхгүй. Яагаад энэ яаж олборлох юм бол гэдэг бол тухайн ингээд олборлогын алгоритм бөгөөд токеномика бөгөөд томьёо байдаг гэсэн үг байна. Жишээ нь анх бол биткойныг бол маш цөөхөн хүмүүс мэддэг байсан. Одоо тийм бүр мэдхгүй ч олборлох гэсэн үг яагаад. Тэгэнгүүт хүмүүс мэдэж эхлэнгүүт мэдээж хүн болгон тэрийг авахыг хүсээд гэтэл тэр чинь өөрөө тодорхой хэмжээний 10 минутанд биткойнод 10 минутанд дэлхийн хүн амд 30 ширхэг олборлогдож юм билээ. Тэгээд 4 жил тутамдаа хаалгын бөгөөд хуваагдал явагдсан. Тэр нь юу гэсэн үг юм бол нөгөө 30 маань 2 дахин багасна гэсэн олборлолт маань. Мэдээж үнэс нь тэгтэл олборлолт нь багасна. Олборлож байгаа хүн олон болно. За тэгээд дахиад 4 жилийн дараа дахиад 2 хуваагдана. Тэгэхээр нөгөө 15 маань одоо анх 30 токеныг 10 минутанд дэлхийн хүмүүс хувааж авдаг байсан бол 15 боллоо, 7 боллоо. Ингээд явсаар хагаад ерөөдөө бол одоо биткойныг олборлохын тулд маш том компьютер тоног төхөөрөмж эрчим хүч маш их хэмжээний мөнгө зарцуулж иж бараг л нэг биткойныг олборлохын тулд дунджаар $50,000 зарцуулж иж нэг биткойн гуг үедээ ийм одоо асар олон сая хүн олборлож байгаатай олон хүмүүс хүсэж байгаатай холбоотой. Тийм учраас биткойныг бол дэлхийн хамгийн анхны криптовалют бөгөөд хамгийн анхны одоо криптовалютын алт гэж нэрлэдэг юм аа. За тэгвэл хэрвээ та бүхэн маань өнөөдрийн зүүмийг маш сайн ойлгоод одоо хэрвээ ойлгох юм бол энэ дунд одоо энэ DEO банкны криптовалют бөгөөд VeFi гэдэг токен бол криптовалютын биткойн алт гэж явж байгаа бол VeFi бол алмаз гэж нэртэй явж байгаа. Яагаад мэдээж одоо биткойныг гарсны дараа бүх токен койнууд одоо нэг ёсны за бид нар бол өстой бараг л одоо тий нэг ёсны бид нар бол биткойн шиг унаа гэж маш олон хүмүүс шуурсан. Хүмүүс яагаад гэхээр тухайн үед одоо биткойныг та бүхэнд ч гэсэн тий бараг л үнэгүй ахт нь авчих мавчих гэж зөндөө саналууд ирж байсан. Тэгвэл тэр боломжийг алдсан хүмүүс маш их хэмжээний босон болоогүй токен руу хөрөнгө оруулж тэгээд хэд чинь нөгөө шин зүйл гэдгээрээ альва нэг ертөнцид шин зүйл гэдгээрээ одоо эн чинь маш их алдаан дунд одоо төвөж хөлбөр гарч ирж штэ. Тийм учраас энэ 17 жилийн хугацаанд бол криптовалютын салбар бол нүд авдаал байсан гэсэн. За гэхдээ тэр дундаас бол онсон токенууд ч байгаа алдсан токенууд байгаа. Ягаад гэвэл энэ бол баталтай холбоотой. Энэ бол бүтээлтэй холбоотой. Энэ шинэ зүйл учраас. Тэгэл одоо Apple гэж компани байгаа шүү дээ iPhone гаргаж бүтээлтэй. Жил болгоны гаруй сард манай монголчууд одоо бүгд л шинэ iPhone-ыг хүлээдэг, дэлхийд дээр хүлээдэг. Одоо iPhone 17 барьж байна. Одоо 9 сард 17 iPhone 18 гарна. Тэгээд iPhone 100 тэгэхээр iPhone гэдэг компаниг бол үүсгэн байгуулсан захирал Steve Jobs. Тэгээд Steve Jobs гэдэг хүн бол одоо тухайн техникийг, технологиг бол бүтээхдээ одоо тийм минималист бөгөөд шинэ технологиг бүтээж дэлхийд дээр бол гайхамшиг бүтээж чадсан байна. Гэтэл тэр хүн асарсан тэр технологи нь одоо ингээд өршлөж явж байна гэсэн үг. Тийм учраас Apple компани бол дэлхийн хамгийн баян компани болсон. Гэтэл тухайн үед Apple-ийг бүтээж явж явахд бол хамгийн дэлхийн хилдэг гар утсны компаниуд мэдээж Nokia байсан. Nokia, BlackBerry компаниуд бол зүгээр л дотроолоо
Энэ компаниуд бол зүгээр дэлхийд ноёх гэсэн. Бараг дэлхийн хүн амын дийлэлт нь ярьжсэн. Samsung. Гэтэ Motorola, Nokia хоёр бол үнэхээр супер байсан. Даанч хөгжил гэдэг зүйл бол одоо өнөөдөр хэнийг ч хайрлах байхгүй. ертөнд цаг хугацаа гэдэг зүйлтэй адилхан гэсэн үг. Цаг хугацааг хөгжил 200 явна гэсэн. Тийм учраас яагаад өнөөдөр Nokia дэлхийн хүн ам барьж хахад Kodak гэдэг одоо зургийн аппарат байдаг шүү дээ. Байсан. Одоо бол бараг зургийн аппарат байхгүй те гар утсаар бүгд зураг тавьдаг. Тэрнтэй адилхан тэр компаниуд яагаад өнөөдөр хүртэл өсөж чадаагүй юм бэ? Яагаад энэ тэр агуу том хэмжээний хэдэн тэрбум долларын ашигтай компаниуд өнөөдөр дампуурч байна гэхээр ерөөсөө хөгжилтэй холбоотой. Тийм учраас өнөөдөр бид нар ч гэсэн одоо энэ зүүмийн мэдээллийг өгөхөд та бүхэнд хэлэхэд бол бид нар ч гэсэн зөрүүлж болохгүй. Бид нар ч гэсэн өнөөдөр яг дэлхийн энэ хөгжил рүү одоо криптовалютын хөгжил эхэлсэн учраас эхлээд оршил одоо эхэлж байгаа үеийн дуусаад одоо жинхэнэ одоо яг жинхэнэ одоо асар том одоо үйл рүү орж байгаа. Оршил нь дууссан гэсэн үг. Одоо зүгээр магадгүй криптовалют гэдэг зүйлийг бол ирээдүй гэж харж исэн бол одоо цагийн амьдралын зүгээр их баян яг AI-тай адилхан гэсэн үг. ChatGPT анх гарч ирэх хүн болгоно. За арайчдэл гэж бодож исэн. Одоо өнөөдөр хүн болгон ChatGPT-дэг баг найз нөхдөс илүү харьцал явж байна. Яагаад гэх юм бол энэ бол AI системийн донд бид амьдарч байгаа. Тийм учраас өнөөдөр та бүхэн хэрвээ одоо энэ шилжилтийн үед өөрийнхөө гэр бүлд санхүүгийн хувьд өндөр орлоготой болёо. За дээрэс нь одоо өөрөө ч гэсэн тэгээ санхүүгийн эрхлөөнд хүрье гэж бодож байгаа бол та бүхэн анзаарсан бол одоо уламжлалт бизнес одоо зүгээр дэлгүүр нээдэг ч юм уу, эсвэл ресторан нээдэг ч юм уу, эсвэл гоо сахны салон, спа, саун, маникюр, педикюрны салон ч юм уу, эсвэл зөндөө л олон барилга. Яагаад энэ бүх бизнес явахгүй байгаа вэ? Яагаад ийм хадгалт орж ийн? Дийлэх нь яагаад гэх юм бол одоо сошиал медиа бөгөөд ертөнцид бүх зүйл одоо ерөөсө хүний амьдрал тэр чигээр ганц утсан дотор баг явж штэ. Бараг энэ утсан дотор хүмүүс ажиллаа хийж байна. Энэ дотор бүх амьдрал явж байгаатай адилхан өнөөдөр ийм ертөнцид бид нар шилжиж өшөө илүү бүр ийм ертөнцид шилжиж байгаа учраас одоо бид бүгдээрээ энэ криптовалют гэдэг зүйлийг монголчууд маань судлах цаг болжээ л гэж хэлмээр байна. Энэ бол маш чухал. Өнөөдөр бол та бүхэн бол маш азтай. Яагаад гэх юм бол өнөөдөр та бүхэн криптовалют гэдэг зүйлийг зүгээр нэг судлах биш, зүгээр нэг сонсох биш. Бүхэл бүтэн криптовалютын албан ёсны одоо албан ёсны банк нь гаргагдсан байна гэж ойлгохтой. Банк нь энэ бол үнэхээр супер одоо хөгжлийн дээж гэсэн үг. Мэдээж би бол анх яг өөрөө криптовалютын хүн биш байсан. Одоо бол би сүүлийн 5-6 сар бол тасралтгүй яг оюутан хүн яаж сурахтай шиг суралцаад төгсөөд одоо би өнөөдөр криптовалютын маш их мэдлэгийг олцсон. Яагаад гэх юм бол одоо дэлхийн нийт одоо төлбөрийн системийн 10% гэдэг чинь асар их тоо. Одоо зүгээр бэлэн мөнгөний 10% ойрын 4 жилийн хугацаанд одоо криптовалютын зах зээл дээр бол дунджаар 180 тэрбум доллар эргэлдэж байгаа бол ойрын 10 жилийн хугацаанд 16 их $1 болно гэж байна. Асар өндөр тоо. Энэ бол асар өндөр тоо. Би сая сүүлийн 4 сар 6 сар явлаа. Маш олон хүмүүстэй уулзж байна. Маш олон зах зээлүүд улс орнуудыг судалж байна. Гэтэл зөвхөн зүгээр нэх өндөр хөгжилтэй гэж хэлэхгүй. Гэхдээ Киргиз улс бол супер хөгжсөн байна. Ялангуяа Киргиз улсад криптовалютын тусгай хууль баталснараа маш олон хүмүүс криптовалюттай холбоотой бизнесийг хийж зүгээр хөгжлийг бол өндөр хөгжсөн бол хөрөнгө оруулалт зөвхөн одоо 100 гаруй мянган хөрөнгө оруулагч гэж байгаа. Тэр улсад маш олон төрлийн мэдээж бол улс орнд байгаа л да. Гэхдээ зүгээр маш өндөр тийм хуулийн талаасаа ингэ дэмжиж өгч юм байна гэдгийг олж харж байгаа. За дээрэс нь Казахстан улсад крипто хот баригдаж байна. Алатау гэдэг криптовалютын хот баригдаж байгаа одоо монголчууд байна.
За би одоо Малайзд байна. Маргааш нөгөөдрөөс би Индонезид очиж ажиллана. За тэгээ Малайзд болохоор биткойны эдэмүүдүүд юм байна. Крипто банкуд юм байна. Малайз улс бол 36 сая гуанта, бараг 50 сая гуанта гэж ярьдаг юм. Гэхдээ 36 сая гуанта албан ёсноор. Тэгээ дээрэс нь Малай, Хятад Малай гэх 3 үндэстэн гэж бүрдсэн юм байлээ. Мэдээж Английн колони байсан. Гэхдээ асар өндөр хөгжилтөө. Тэгээд өчтөр бид нар ингээд залуучуудтай уулзаад ингээд крипто валютын банкыг яриад сууж байхад бол зөвхөн өөдөөс ингээд крипто картуудаа гаргаж ирээд надад ийм карт байгаа, надад ийм карт байгаа гэдэг ярьж байна, үзүүлж байна. Бүгд крипто картыг ашиглаж байна. Гэхдээ манай банкны картын давуу талыг хараад бас өөрсдөө сэтгэлийг ярьж байна. Тэгэхээр крипто банк, крипто лицензүүд маш их гарсан. Сингапурд хүртэл одоо тий зүгээр ATM-с крипто картаараа мөнгө авч байна. Хаасаагүй. Тэгэхээр одоо өнөөдөр бидний хувьд бол одоо монголчуудын маань хувьд бид нар ингээд яг энэ хөгжилтээр бас ажиглагч баймар байна гэж хэлмээр байна. Одоо ажиглагч тийм ээ. Би одоо та бүхэнд бас нэг зүйлийг харуулмаар байна. За би камера унтраач. Яагаад гэхээр бид нар одоо өнөөдрийнхөө мэдээлэл рүү орж байна. За одоо та бүхэндээ мэдээж бол өнөөдрийн слайдн дээр би өнөөдөр арай өөрөөр жишээл орно. Яг го дараагийн слайдн дээр манайх монголоор бас орчуулсан байгаа мэдээлэлээ. За энэ бол одоо ингээд ерөнхийдөө дэлхийн анхны крипто банк. Мэдээж бүх байгууллагууд бол битсэн Forbes, Interpreter, Nasdaq, за тэгээ мэдээж Fireblocks бол манайхыг тэр чигээрээ даатгсан. Та бүхэн судлаад үзээрэй. За өөрчлөлт хэрэгтэй гэж байгаа. За би энийг бол ярьсан шүү дээ. 4 тэрбум хүний 15% нь крипто валют руу шилжиж байна гэж. За манай банкуд ингэж харагддаг. 5 бүтээгдэхүүн тий. За энэ Reef Collins гэдэг энэ хүн болохоор $1,000 бүтээсэн хүн. Одоо дэлхийн олон сая хүн өдөр тутмдаа хэрэгж байгаа. $1,000 бүтээсэн фаундер хүн байгаа. Максим Цаахаров гэдэг залуу болохоор манай энэ банкны санаачлагч. Тэгээ одоо энэ Роман Росо гэдэг энэ хүн болохоор одоо Western Union-гээс илүү давуу талтай Wise гэж компани байт юм байна. Тэр Wise компани одоо бүтээгдэхүүн хариуцсан захирлаар ажиллаад манай банкнд орж ирсэн супер IT хүн. Энэ ялангуяа энэ Малайзд бол аюу нэр хүндтэй юм байна энэ хүн. Wise гэнгүүт вау гэж бүгдээр хүлээж авч байгаа. Тэгэхээр одоо нөгөө мөнгөн гуйлгын салбарт бол $860 их $80 хэрэгэлдэг. Крипто валютын салбарт бол 140-180 тэрбум доллар хэрэгэлдэг. Банкны салбарт бол 150-аас 190 их $80 одоо салбар юм аа. Гэтэл энэний 10% нь одоо 24 жилийн хугацаанд крипто валют руу шилжиж байна гэж авах төсөөлөд үзтээ. Тэгэхээр банкны салбар бол мэдээж хэрэг бол 3 их $80 ашгийг бол тогтмол олдог. Тэгвэл тэр тогтмол олж байгаа ашгийг одоо тэр тогтмол олж байгаа ашиг байгаа шүү дээ. Тэгвэл тэр тогтмол олж байгаа ашиг нь жил болгон 10-аас 20 өсдөг яваад та. Энгийн зүгээр нэг энгийн хүн энэ амьдралдаа хизээж одоо энгийн хүн энэ амьдралдаа хизээж одоо нэг ёсны одоо ийм банкны ашиг хувь бүрдээд явна гэдэг бол энгийн хүний амьдралд бол бараг л байх боломжгүй зүйл. Ягаад гэвэл банк гэдэг чинь өөрөө зөв хэдэн зартай удирдах төлөвлөлтөй хөрөнгө оруулагчтай тэр хэдэн хүмүүс шиг олгоогоож авдаг болохоос зүгээр нэг энгийн нэг хэдэн стаж ямар ч үргэлжлэл боловсралтай хүн одоо энэ банкны энэ ашигаас дэлхийн банкны ашигаас хувь аваад сууна гэдэг бол цэцэл амьдралд болох нэг л том боломж гэдгийг та бүхнээс хэлмээр байна. За манай банкны лицензүүд бол маш олон оронд байгаа. Жишээ нь Канад, Чили, Арабын нэгдсэн улс, Хонгконг, за Сингапур, за тэгээ дээрэс нь бол одоо Гиннесийн номд бичигдсэн за 2025 оны банкар тодорхойлсон. За энэ дээр бол одоо карт, за бэлэн мөнгөний үйлчлэл нь IBAN, Swift, утгагүй зүгээр Google Pay, Apple Pay гэж та хүн манай банкны аппликейшнийг татаад тэгээ ингээд ерөнхийдөө энэ банкныхаа аппликейшнийг татаад тэгээ ингээд хэрэглэгч болоод зүгээр өөрийнхөө $10 карт ашиглаад тэгээд энэ картаар ингээд төлбөр тооцоогоо хийгээд явчихнаа гэсэн. Би та бүхэнд бас нэг зүйлийг харуулъя. Хэрвээ та манай банкны агент бол манай банкны агент бол
дэлхийн бүх шинтгэлийн одоо таны багийн гэж хэлж байна тийм таны болсон одоо банкны салбарын бүх шинтгэлийн за одоо энэ бол миний карт. За одоогийн байдлаар ингээд өнөөдөр би энэ картаа уншуулжээ. За одоо ингээд 83 малайз мөнгөөр 89 малайз мөнгө уншуулсан байна. За одоо өнөөдөр ингээд 2026 оны 4 сарын 1 19:30 минутанд уншуулжээ. За 89 дирхам одоо энэ чинь миар гэдэг энэ чинь ямар мөнгө бэ? Ямар ч байсан миар гэдэг мөнгө юм лээ. За тэгэнгүүт энэ карта уншуулсан. За крипто карта уншууллаа. $10-аар энэ карта захиалаад сарын $3 шимтгэлээ төлөөд ингээд энэ картыг дэлхийдээ ашиглаж явж байна. За тэгэнгүүт миний шимтгэл маань 3% биш 1.5% шимтгэлтэй учраас би 54 цент 89 дирхамны 54 цент шимтгэл төллөө. За энэ 54 центний одоо энэ 54 цент та харж байгаа шүү дээ. Энэний 50% бөгөөд 26 цент нь болохоор бүх агентууд одоо дээр байгаа агентууд миний дээр байгаа агентууд ингээд хуваагаад авчиж байгаа. Банк өгчтэй гэсэн үг байхгүй 50%. 50% нь бол банк өөрөө авчих. Ингээд би өөрийнхөө төлөө өөртөө хэрэгтэй ингээд зардлыг гаргаад явсныхоо төлөө одоо банк маань нэг ёсны одоо бидэд яаж ийн одоо банк маань гэдэг үгж байна гэсэн үг. Би өөрийнхөө төлөө ашиглаж байгаа шүү дээ нэг ёсны энэ бүхнийг. За ингээд өдөр бас дахиад нэг хүнтэй уулзаад солонгос болсон байна. 80 мяар болсон байна. Өнөөдрийн цагаар 2026 оны 4 сарын 1-нд 14:59 минут 80 рингир болсон байна. За ингээд тэгээд 49 центний шимтгэл төлөө нөгөө 80 рингирээсээ. За тэгээд энэ 50% банк аваад 50% агентууд цалин болгоод авна. Тэгвэл таны линкээр дэлхийд даяар 10,000 энэ картыг аваад хэрэглэе л да. Зүгээр 10,000. Тэгэд нэг хүн одоо өдөрт хэдэн удаа энэ картыг уншуулж байна. Жишээ нь би өнөөдөр энэ хэдэн удаа уншуулсан байна. За би бол өнөөдөр дахиад өнөөдөр уншуулсан. Нараа 3 удаа уншуулсан биз дээ. За ингээд 7-Eleven гэдэг Малайз дээр дэлгүүр авсан байна. За ингээд дэлгүүр ороод 12 центээр шимтгэлээ төлөөд 14 цент 12 центний 6 цент нь болохоор агентууд тэгээ үлдсэн цент нь болохоор банк маань авсан байна. За ингээд нэг ёсны за ерөнхийдөө нэг юм их юм бэл зөвхөн 31-ний өдрийн байдлаар 1 2 3 4 5 6 удаа төлбөр тооцоосон 31-нд 30-ны өдөр ингээ хараа. Энэ болгонд одоо тэр дээр байгаа агентууд энэ болгонд одоо цалин авч байна гэж боддоо. Тэгэхээр таны багт 10,000 хүн энэ $10 картыг аваад тэртээ дэлхийн бүх банк криптовалют болж байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр чи энд чинь заавал одоо эргэлзэх энийг хэрэг ашиглах бол гэх шаардлага байхгүй. Харин хэн хоцрох вэ гэдэг асуудал ирж байгаа. Тэгэхээр энэ хүн болгон энийг ашиглаа зүгээр л маш хялбар. Би өнөөдөр бүр нэг уулзалтайсан баггүй тэгээ кофе шоп кофе цэцгээд тэгээ би Монгол карта гаргаад миний карт болохоор Union Pay гэхгүй Union Pay гэдэг хаан банкны карт. 3 удаа ингээд Union Pay уншдаггүй. Тэгээ шууд уул нь бол Union Pay-гээр уншиж ийж бодсон баггүй. Тэгээ заа тэгээд нөгөө хүний ирэхээс өмнө өөрөө Union хаан банкны картаар уншуулж ийж бодоод тэгээд зүйлдээ заа гэдэг криптовалютын карт нөгөө хамгийн гол нь миний карт маань юу маань болохоор нөгөө өөр утсан дээр байгаа баггүй. Энэ утсан дээр биш Samsung дээр байгаа байхгүй. Тэгвэл одоо нэг Apple Pay орж байгаа учраас одоо iPhone-ийн утсан дээр төр зур болохгүй байгаа карт байна. За тэгэнгүүт шууд нөгөө Монгол карт маань болохгүй нөгөөх маань шууд уншиж байгаа юм чи. Тэгэл би хөтөлбөрчтэй хэлсэн. За энэ удаас супер юм нэр хийхгүй гэж gaаш гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө бол таны линкээр дэлхийн орны хүмүүс энэ гүү картыг авч захиалснараа танд бол цалин гарнаа гэж ойлгож байна. Ер нь бол 10,000 хүн энэ картыг авсан байгаад хүн болгон л өөрийнхөө төлөө л өөртөө л уншуулж шүү дээ. Чихний нэг нь техникийн төлөө танд бол өдөрт бараг 5-10,000 доллар харж гарч шүү дээ. Тэгэхээр ийм боломжийг бас бүгдээрээ алдаж болохгүй. За одоо бүгдээрээ өргөжлүүлээд нэг зүйлийг бас за ингээд энэ банкнд 1 тэрбум үнэт токен олборлогдох юм а. Миний нөгөө хэлсэн алмазын токен. За тэгээ энэ алмазын токен маань болохоор 8 жилийн хугацаанд 1 тэрбум токен олборлогдоод дуусна.
За 1 секундэд 8 токен холбогддог нь 2 жил тутамдаа нөгөө биткойнтэй адилхан хуваагдал явагдана гэдэг. Тэр одоогийн байдлаар бол одоо 2 жил болж 9 сард 2 жил 9 сарын 18-нд 1 секундэд 8 токен холбогдсон бол одоо 9 сарын 18 нөгөө 8 маань 4 болно. Тэгэхээр нөгөө биткойн авах бүр үнгүй ингээд зүгээр буртаан бараг компьютер авсаад нөгөө 250 сая төгрөгийн имиж чинь үнгүй холбуулж ирсэн үедээ та буцаад цаг хугацааны машин цугаад ирсэн гэж өөрийгөө ойлгочих болно. За тэгэнгүүт энэ олборлолт маань бол нэг удаадаа та хөрөнгө оруулахад 8 жилийн хугацаанд олборлдог. Би бол одоо монголчуудыг бол шууд хэлж байгаа. Хамгийн багадаа 1000-аас тухайн үед бид нар бүгд 1000-аар орж ирсэн л та. Одоо бол нэг 2-3 мянган доллар боломж байвал. За ер нь бол яг олборлолт маань 250 доллар татж байгаа. Гэхдээ үнэхээр танд боломж байвал 2-3 мянган доллар авчаач. Энэ токеныг олборлж авч дараа нь одоо нэг удаа харамсаж болно, хоёр дахь удаа харамснаа гэдэг бол шиг одоо харамсалтай зүйл болно. Яагаад энэ токен өсөх вэ гэх юм бол ерөөсөө DeFi токен байхад за би энэ слайдыг бүр унтрааж энэ англи хэлд унтраад зүгээр л ингэ яриа явчих. Ерөөсөө DeFi токен бол супер байхгүй. Яагаад гэх юм бол DeFi токеныг одоо B2B систем бөгөөд биирж байх шаардлагагүй. Ерөөсөө DeFi токен байх юм бол та шууд уншуулна. Та DeFi токен байвал мусаа авч болно. Биллионээ төлж болно. Эднийд бэлэн мөнгө авч болно. Зүгээр л өнөөдрийн ханшин хэд байна? Тэрнлөө хөврөөд зүгээр төлбөр тавцааны хэрэгцээ таа гэж үздэг байгаа. Энэ бол дэлхийн хавцч юм. Тийм учраас DeFi токеныг ашмаа бийж байгаа. Гэхдээ одоо 2 доллартай байхад нь нэг айхтар 2 доллартай байх нь бол байхад бол нэг айхтар тэр токеныг бол үрж тарах хийх шаардлага байхгүй. За одоо хөрөнгө оруулалт яаж өсч байгааг та бүхэн үндэ харуулъя. За энэ бол би сая өөрийнхөө аккаунт руу орсон. Тэр аккаунт бүх юм байна. Таны данс байна, аккаунт. За карт ч юм байна. Та юу төлж ийн бүх мэдээлэл нь байна. За дээрэс нь нөгөө хөрөнгө оруулалт. За одоо 7793 цэцлэг 17 гэдгийг та бүхэн цээжилж ярэ. Яагаад гэх юм бол энэ бол миний бишээ маань надад нийт жил гарны хугацаанд жил 5 сарын хугацаанд ийм токен олборлож өгчээ гэдгийг бол гарч байна гэсэн. Секундэд 8 токен дэлхийн даяар хуваагдаж байгаа шүү дээ. За хамгийн анх бол би $1,000-аар 5,000 машин авсан. За тэгээд энэ тухайн үед нэг машин 20 цент байсан юм аа. Тэгээд тэр үед бид нар бас л нөгөө хүнд нэг тийм үг гэдэг шүү дээ. Нөгөө эргэлзээ гэж байдаг шүү дээ. Одоо би нөгөө уул нь бол ингээл явтаа нэг $10,000 хийж боломж зөндөө л байсан 10, 20, 30. Тэгээд хүн чинь нөгөө нэг юм хашир гэдэг чинь хашир ялангуяа энэ салбарын хүн биш. Одоо жишээ ингээл та магадгүй өнөөдөр энэ зүүн дээр тий огт крипто болоод хөрөнгө оруулж үзээгүй. За тэгээд эргэлдэж байгаа хүн болох юм бол зүгээр л миний үгэнд орооч. Магадгүй та тэгээ дараа нь харамсах шүү. Одоо жишээ нь би ингээ $1,000 хийсэндээ харамсаад байгаа байхгүй. Яагаад гэх юм бол миний $1,000 $17,000 жил гарны хугацаанд 7,000 шиг DeFi олборлон DeFi ч одоо $2 үнэтэй байгаа. Тэгэхээр 1,600 72 валютны хөрөнгө оруулсан. Тэгээд би жилийн дараа $13,000 багтаа ингэ төсгсөн. Гэхдээ би бол ойлгосон. DeFi бол 2-оос 3 жилийн дараа биткойн 17 жилийн дараа $100,000 болсон чинь би бол харж байгаа байхгүй. За DeFi бол нэг 2-3 жилийн дараа хэд бол таны $1,000 очих юм байна гэж харж байгаа. Тийм учраас би энэ $13,000-ыг ухамсартайгаар би 2 жилийн хугацаанд хийсэн. За ингээд 2 жилийн хугацаанд миний олборлож байгаа токеноос би нэг төгрөг авахгүй. Гэсэн ийм одоо өөртөө ингээд зорилго тавиад хийсэн. За энэ байдлаар надад мэдээж олборлолт бол явдгаараа явна. А гэхдээ давхар хувьцаа эзэмшиж болох намайг Харуулс Баатар 23,920 ширхэг хувьцаа. За тэгээд энэ зүүн дээр бүр анх одоо бидтэй хамт орсон хүмүүс хувьцаагүй байгаа шүү өөрийгөө хувьцаатай гэж бодоод байгаа. Хувьцаа дараад одоо магадгүй та нэг ядаж $1,000 хувьцаа авчвал танд $120,000 хувьцаа бэлгэлнэ. Түүнээс ш би угаасаа Яв банкнд байгаа юм чи хувьцаатай гэж бодож болохгүй байлээ шүү. Би ч гэсэн тэгж бодсон чи яг үнэндээ бол хувьцаа ингээ өсгөнгүүд яг ингээ хувьцаа нь бол гарч ирж илээ. За ингээ 23,000 ширхэг 920 хувьцаа бол 3-аас 5 жилийн дараа бол 1,900,000 доллар. За одоо өнөөдрийн ханшаар бас 7 тэрбум
4-ний ханш бэлгэсэн байна надад. Энэ бол ингээ 3-5 жилийн хугацаанд хүлээн. Гэхдээ тэгээгүй нөгөө Pokemon бол олборлоод байгаа. Ингээ бид нар сая үцээ ярьж байгаа хооронд надад дахиад 303 Wi-Fi олборлоод өгчээ. Тэгэхээр та ч гэсэн энэ машиныг аваад интернет байна уу, байхгүй юу? Та заавал өдрөөгөө орж юм даах шаардлагагүй. Тэгээ манай монголчууд бас хурдан хугацаанд мөнгө авах юм байд юм лээ л дээ. Тэгээ би анх ингээд 2 жилийн хугацааны дараа ингээд хугацаа маань ийм болно. Одоо ингээд цаг хугацаа аягүй хурдан өнгөрч юм байна. Жил хагас болчихжээ. Тэгээд монголчуудтай хэлэхэд бол ерөөсөө одоо шиваа юм цаг хугацаа заавал байх хэрэгтэй гэдгийг хэлмээр юм. Түүнээс бол ингээд шууд 2 сарын дотор бийж шууд таны $1000, 3 сарын дотор $3000 олно гэж бид нар хугацаа ярьж чадахгүй. Сарын тэдэн хувийг хөө амлаж чадахгүй. Гэхдээ бид нар юу хэлж байгаа юм бол энэ бол дэлхийн хамгийн анхны албан ёсны банкны албан ёсны крипто валют банкны одоо токен юм аа. Тэгэхээр энэ бол угаасаа өсөж байгаа 830 өссөн. Энэ токен ерөөсөө тэр хүн гарна. 8 жилийн хугацаанд. Тэгэхээр та өнөөдөр таны энэ мэдээллийг авсан бол энэ тэр бумаас хэдэн ширхэг таны гэр бүл очих вэ гэдэг асуудлыг өдөр яах вэ? Яагаад гэх юм бол та 17 жилийн өмнө биткойныг $1 ахт нь $1000 тавьсан бол одоо та 1000 шиг биткойнтэй байгалаа. 1000 шиг. За одоо 1000 шиг биткойн чинь үржих нь $70,000. Та 70 сая төгрөгт болсон. $70 сая төгрөг ш. $70 сая гэж бодлоо. $1000 $70 сая болох боломж байна. Яг тэрнтэй адилхан энэ DeFi бол алмаз гэж байна. Биткойн бол алтуул, DeFi бол алмаз. Алмаз маань одоо өөрийн гэсэн яг агранг бөгөөд одоо нөгөө юугаа олоогүй цэвэрлэгдээгүй байгаа гэж байна. Тийм учраас өнөөдөр DeFi токен бол дэлхий дээр хамгийн өндөр өсөлттэй юм гэж үзэж байгаа. Тэгэхээр бидний хувьд бол одоо DeFi токеныг бид нэр бүгдээрээ хамтдаа олборлох нь бол хамгийн чухал. Хэрвээ та агент болсон бол одоо энэ бол миний аккаунт. Ингээд хүмүүс маань карт ашигласны төлөө дээрээс нь крипто валютынхаа одоо нэг ёсны ID авсны төлөө ингээд тогтмол ингээд нэг зэнд би бол энийг яг хаанаас инээс олж байгаа бол хэлэх боломж байхгүй. Гэхдээ энэ мөнгө бол одоо ингээд секунд болгон ерөнхийдөө орж идэг. Өдөрт хэдэн зуун цалингаа гаргаж болно. Тэгээ ингээд 4 сарын хугацаанд бол би ажиллаж байгаа 1900 хүн байна. Одоогийн байдлаар 1900 гэж засвар өндөр. Анх бол бид нар яг 700 хүн хөрөнгө оруулаад тэгээ жилийн дараа бид нар бүгд аккаунтаа нэгээд 10 дахин бидний мөнгө үдцсэн байсан учраас анхаарал хандуулаад ерөнхийдөө дааны боловсруулж эхэлсэн. Гэтэ бид нар бол нийт жил харсан. Яагаад гэх юм бол маш олон зөөрийн компаниуд маш олон юм босон болоогүй одоо гой сайхан үгийг хэлээд хүмүүсийг нэлээдээ угаасан юм компаниуд байгаа учраас тэрний нэг компаниудын нэг хэсэг болж тэднийг хөгжүүлэхийг би бол хүсээгүй. Яагаад тэгэхээр одоо мэдээж хүний амьдралд бол маш их алдаан донд хүн суралцдаг. Тийм учраас заавал ингээл алдаа гаргаад одоо тэр хайрныг алдаа гаргах юм уу ийм банкыг би бол хүсээгүй учраас энэ банкыг бол нэг жил бол харсан. Харин жилийн дараа бол энэ банк бол үнэхээр бүх үйл ажиллагаанд тодроод Visa card тэгээд дээрэс нь олборлын машин, Европын лиценз, за ингээд дэлхийд даяар бүр ямар ч улсаас мөнгө авч авах, ямар ч хаанч төлбөр тооцоо хийж болох энэ систем нь өөрөө дэлхийн систем болсон учраас одоо бидэрт бол эргэлзэх хэрэг бол байхгүй. Бидний хувьд бол яаж одоо өнөөдөр цаг хугацаа алдахгүйгээр ашигтай баг хөрөнгө оруулалтад өндөр ашиг олох байл гэдэг ийм цаг хугацаанд бол бид нар явж байгаа. За тийм учраас та бүхэн маань бол одоо өнөөдөр та бүхнийг өрсөн хүмүүстэй холбогдоод энэ крипто банкны хамтаар өшөө илүү асуудлууд асуугаад мэдээлэлтэйгээ байгаарай гэж одоо уриалж байна. За тэгээ хагас өдөр бол манай зочин одоо хагас өдөр бол бид нэр зочинтой зүүм орно. Тэгэхээр тэнд бол крипто валютын одоо яг энэ DeFi банкны аль нэгэн улсын зочин орж ирнэ. Магадгүй Монгол, магадгүй Казахстан ч юм уу. Тэгэхээр тэр зочин маань болохоор бид нар өөрийнхөө сэтгэлийг, өөрийнхөө одоо үр дүн бодит байдлыг бол нэлт болно. Тийм учраас та бүхэн хагас өдрийн
8 цагийн зүүн гэрээ байгаа. Бид нар ер нь бол нэг удаан хугацаанд бол зүүн болохгүй. Яагаад гэвэл бид нар сүүлийн 2 сарын хугацаанд бол бараг л орж болох бүх зүүнийг олсон. Одоо яг энд бол нэг биш удаа сонсож байгаа хүмүүс ойлгож байгаа. Спек орсон. За би ч орсон 2-3 цаг жоод үзлээ. 20-30 минут жоод үзлээ. Тийм учраас ерөнхийдөө бол 40 минут хугацаанд бол зүүн ороод шинэ мөрдөө зориулаад дуусгах гэсэн бодлого байгаа. За тийм бүгдээр нь амжилттай. Энэ бол олон улсын бизнес. Тийм учраас та бүхэн ялч улсад ажиллаж болно. Хамгийн гол нь та бүхэн өнөөдөр энэ зүүн мэдээллийг авсан бол энэ боломжийг авахгүй тулд яг одоо энэ зүүн нэг өөрийн урьдчилан хүмүүстэй холбогдоорой гэж хэлнэ. 5 жилийн дараа 1000 шиг DeFi байгаа. DeFi нь одоо биткойн шиг $10,000 бичсэн. $10,000 өгөх таны амьдрал бүрийн амьдрал. Стейнерийн амьдрал хэдэн үеэрээ тэр санхүүгийн хөгжлөдөд аз жаргалтай байх боломж таны гарт яг одоо байна. Тийм учраас бид нар бол эртээ тэргүү дэлхийн маш олон орон ажиллаж байгаа. Яг өнөөдөр бол бид ингээд сүлжээний бизнес биш шүү гэдгийг анхаарч ирмээр энэ тэмүүлэн биш. Энэ бол банк. Заавал таныг оруулаад энэ хүн цалинтай болох гэж энэ зүүн рүү оруулаагүй шүү. Харин эсвэргээрээ танд энэ боломж асар чухал байгаа. Танд хэрэгтэй гэдгийг ойлгуулах гэж энэ зүүмийг бид нар яах юм бэ? Орж байгаа шүү гэдгийг хэлмээр байна. За ингээд дараагийн зүүмээр зочдтойгоо уулзцгаая. Бүгдээрээ сайхан амтгаагаарай. Тэгээд бид нар зүүм болгон дээрээ бас айлах олон зочдыг оруулахыг хүсэж байгаа. Тэгээд модад тусаас мэлж чинь одоо дараагийнхаа улс руу бас явна. Гэхдээ энэ дэх ажиллаа бас дуусаагүй байна. Тэгээд айлч улс орон ямар ч үндэстэн крипто валютын банкын онгод вау гэж хүлээд авах юм байна. Ямар гоё юм бэ энэ картыг хараад. Тэгээд эрх чөлөө гэж одоо төлбөрийн системийн эрх чөлөө гэдгийг яг одоо амьдрал дээр яг л одоо би мэдэрч байна. Ягаад гэвэл манай Монгол карт маань Монгол Цэргийн банк маань хэдийн мундаг гэсэн 2-3 төлөнгөл блоклчдаг байхгүй. Тэгээд баахан мессежэл Viber-аар яриад залгаад Монгол руу залгаад за тэгээд гадагшаа аялдаг монголчууд бол намайг ойлгож байгаа шүү дээ. Байнгын тийм юмдад одоо учирдаг. Тэгвэл энэ крипто банк маань бол ямар ч тийм одоо асуудал байхгүй. Харин эсвэргээрээ үгээр л төлбөр тодорхой өвчлөөдөө 1 секундэд ямар ч асуудалгүй маш шимтгэл багтай. Би бүр хаан банкны картнаас хаан банкнд ч ер нь Монгол картнаас би Туркээс ИТМ-с мөнгө авч байгаа байхгүй $200,000 таксины мөнгө. Хэрэгтэйгээд авах мөнгө аваад гэсэн чинь $20,000 шимтгэл явуулдаг. 10% ёо би бүр гайхаад байгаа байхгүй. Яагаад 10% нь авчиж байгаа юм 9.99 гэж байгаа байхгүй. Тэгээд хэлчих жоо болдог биш угаасаа. Тийм учраас яг үүндээ та бүхэн маань ингээд ялангуяа таны үр хүүхдүүд, оюутнууд гадагшаа явж байгаа бол зүгээр л энэ картыг авч. За тэгээд танд $1,000-оор та хөрөнгө оруулах $120,000 хугацаа гэдэг нь дээрээс нь 6 жил мөнгө үйлдвэрлэдэг машин авч ийн. За $1,000-оор 3,600,000. Тэгэхэд одоо за нэг $200,000 олно нэг дунджаа нэг 3 жилийн дараа. Тэр үед $1,000 ч нэг байр болчихно гэсэн үг. Хоёрд Улаанбаатарт $200,000 нэг 3 өрөөд байр. Яг тийм бол асуудлын үнэ маш өсөж байна. Тэгээ би ингээд сүүлийн үед гадаад байж байгаа хаяа Facebook орохоор өсөлтөөр ондохгүй. Яг тэр дандаа нэг хэрүүлтэй уралдаад амьд байхандаа манай Facebook-ийн амьдрал Монголын ертөнд ялангуяа ингээд гадаад явж байгаа хүмүүс амар ингээд эмдэлцдэг. Тэгээд яг үнэндээ хэлэхэд бол одоо л бид нар өөрсдийнхөө амьдралыг өөрсдийнхөө хүүхдийн амьдралыг өөрсдийнхөө гаргаж амжахгүй яг тийм бидний удирдах байгаа энэ улс орны тусдаа хариуцлага өгсөн хүмүүсийн зөвхөн нь яавч эрүүл биш. Яавч эрүүл биш. Дээрээс нь тэр тэнгэрээс өрөөсө буухгүй. Ягаад бидний хэрэгж байгаа баячуудын одоо хэрэгж байгаа тэдний баян шүү дээ. Хэрэгж байгаа юмнууд амьдрал ингээд ертөнцөөс тассан учраас зүгээр сая долларыг бол зүгээр сая төгрөг шиг ярьдсан байлээ шүү дээ. Тэгээд үнэхээр та бүхэн энийг олж харж байгаа. Өдөр болгон хэрүүлдэ уралдаа одоо манай энэ одоо Улаанбаатар хотын маань дарга маань ямар байдалтай байна? Улс орн маань ямар байдалтай байна? Дэлхийн эдийн засаг ямар байдалтай байна? Дайн дайжин ямар байдалтай байна? Тэгэхээр энэ болгон дээр бид нар нэмэлт оруулах гэдэг зүйлийг заавал хайх. Заавал олох хэрэгтэй. Тийм учраас
зүгээр л хэлэхэд монголчууд маань зүгээр л $1000 аваад тавьчихаа. Их олон юм бодоод ч хэрэггүй. Тэгэл би ч гэсэн нэг бодоогүй шүү дээ жилийн өмнө да яах вэ $1000 амьд маань зогсохгүй гэл авсан. Одоо өнөөдөр бүр энэ банкнд ажиллаж явж байна. Яагаад гэх юм бол энэ бол үнэн одоо скем бөгөөд гурал биш учраас энэ банкнд ажиллаж байгаамаа. Тэгээ та бүхэнд хэлэхэд бол энэ боломжийг бити хадаараа. Энэ бол зүйл биш. Энэ бол албан ёсны банк. Магадгүй өнөөдөр хүмүүсийн дахинд яаж $1000 200,000 гэхээ буухгүй магадгүй. Тэгэл тэр хүн судлаагүй учраас ойлгохгүй л юм гэсэн үг. Тэр бол батсан учраас та бүхэн ийм зоригтой хэлж байна. Тэгэхээр ийм чангатай гадаараа гэж хэлмээр байна. Яагаад гэх юм бол одоо би бол алдарт их тий одоо хүүхдийн ээж. Тэгтээ бол хүүхдэд бол би өөрийнхөө хүний зүгээс бол бодоход өөрөө л санхүүгийн эрхчлөнд хурдан хугацаанд хүрэхгүй бол яг энэ улс орны байдал, яг энэ хүмүүсийн байдал гэх юм бол зүгээр л ямар ч хэлбэг байхгүй байна гэж хэлмээр энэ дэд угаасаа бүгдээр харж байгаа шүү дээ юу болж байгааг. Тийм учраас бүгдээрээ хамтаа ухамсартайгаар тэгээ судлаад тэгээ магадгүй бүр ажилд орж болно маань. Бид зааж өгөн сургаж өгнө. Тэгээ дараагийн зүгээр болчихъя. Тэгээ бүгдээр нь хэмжилсэн. Бүгдээрээ маш азтай хүмүүс шүү бас энэ банкт аваад. Би бол өөрийгөө аягүй азтай гэж бодож байгаа. Тэгээ та бүхэн ч гэсэн одоо тийм санхүүгийн эрхчлөнд үрээ гэж хүсэж байна. Тэгээ сайхан амтгаараа маш их баярлалаа. Дараагийн зүгээр болцгаая. Баяртай.